За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж буян байна. Тэгээд 26 цагаар авалтаа маш их баяртай. Тэгээд би гэрээ зэрлэн л дээ. Тэгээд хоног хэрэгтэй ирсэн би харуулъя. Тэгээд яаж гэрээ Гуашаа сурсан манай чадсан. Гуашаагүй тэгээд би нэг YouTube-с гуашаа массажийг хийж байгаа нэг чинь бичлэгийг үздэг болсон. Тэгээд дөөрөө чиж утсан. Яг болтын блэ ингээд хитгэлийн нүрэндээ хийчихээд зүгтэн харсан чинь яг гэрээс үдэ тавхар хүний нүрийг мөргөлтчдөг штэ. Яг тийм болчихсон юм билээ. Тэгээд би вау. Аа тийм юм. Тэгээд дандаа ажиллаж ирэхээр өдөр мөрөө цэвэрлж агаад гантаас өмнө гуашаа тавьсан. Гуашаа массаж хийсэн. Япончууд штэ. Юуса яг нүдэнд харагдаж байгаа юм л цэвэрлдэг заяа. Одоо жишээ нь хогш үртгэр болдог штэ. Ширээнд орох хогийг хідэж авахгүй. Яг ширээний одоо нүдэнд нь харагдаж байгаа хог л авдаг. Тийм менеж ингэж ухаж цэвэрлж мэрлэхгүй заяа. Тэгээд бүгдийн тийм гэж амжилттай зүгээр зарим тийм шиг санагдав. Уул нь надад тоос рогч байгаа байхгүй. Гэтэ тоос рогчор шуруулахаас илүү ингээд жижиг надад шүүр байгаа. Бинүүр шүүрдсэн надад илүү амар их санагдав. Яг бол маран цааш юм. Миний зүгээр үсээ гэх унаад өөр дүр ус алцсан. Тэгээд тоос рогч нэг тийм үсэн бүтээхгүй байсан гэдэг байхгүй надад. Тэгээд би одоо шүүрдэг чинь. Би энэ толмон ингээд бүр ингээд байнгын халтраа байгаа. Яг бол би нэг ханзаач хийжлэх гээд одоо энэ дээр бичсэн ханзнуудаа өглөөрөөсөө ингээд чийлж өгөө юу гэдэг ингээд бичиж шалгачдаг байхгүй юу. Тэгээ палмастраар биччихдэг. Тэгээд толио зүгээр тольж хэрнээ ашиглаждаг унаас. Тэг ингээд арччихдаг байхгүй юу. Тэг арчаад халтаачт.
орчингуудлаа ийм болчих. Хэвээ. Өдөр болго миний тал нэг юм малтайсан юм байдаг. Ингээд өгнүүдээ наац тариул. Тэгээд дөрмийн дагавал гар хурж болох бүх хэсгүүдийнхаа тоосыг бариулнуудынхаа хариуцгаа цэвэрлждэг. Тэсээ бичих гэсэн ямар удаан ивэ өлсөд тэгээд амар удаан хийгээд харин галс арчижээгээд. Одоо болохоор энэ дорожоо шөнөтэн савтай алчуураараа гэж хашиж. Зя цэвэрлэхэд дуслаа. Гэр орон сайхан цэвэрхэн боллоо. Цонхоо онгоолгоод хаалгаас нийчлээ жоохон салхилэг гэж бодоод салхи орох гэж бодоод. Тэгээд өглөө босоо шууд гэрээ цэвэрлсэн чинь амар өлсөж байна. Одоо юм идэхгүй л гэдээ дуурайд юм чи нүүр цэвэрлэхгүй бол тэсгүй нэ. Нэр өчтөр амар сонноос орой 11 өнгөрч яхад бит хоёр нэг юм гоё бэлтэг ирсэн. Цэрэн яа баг өнөртэй дам. Тэгээд дотор юу байсан бэ гэхээр манай ажлын газрынхан бит хоёр тэм кек явуулсан орой. Нара оо янаж. Ийм гоё кек явуулсан энэ харалтай хөр. Амар хөргөн хай бүр ингээд ажлын газрынханаас амар санаа зовтой шүү дээ. Ингээл бит хоёр ингээ хөөх юм явуулаа л тэгээд буцаад бит хоёр юу ч өгөөг байгаа. Тэгээд яана энэ хүмүүс ч одоо юу хийж өгнө үү яана энэ гэдэг дандаа боддог. Тэгээд амар гоё тийм найрс кант болонтой ажилладаг. Тэрэндээ бас амар талархаж баярлаж байдаг. Ажлын газрынханд бол бүгд найртай. Тэгэл надад дургу байгаа хүнийг нь өөртөө дуртай болтолно гэж ажиллаж байна. Тэгэхээр надад дуртай болтно. Надад сайн болтолно юм. Хичээж байгаа. Тийм тэрнийхээ хариу гэж бодож байгаа. Тэгээд аюу чин сэтгэлээс ажиллаж байгаа. Хэзээ нэг ингээд нэг гулхиж юм аа тий. Ингээ ачи гэж юусоо боддгоо аль чадлаараа хичээж ажиллахыг хичээж байгаа. Тэгээд тийм ч учраас ажлынхан маань амар сайн байдаг. Тэрэнд нь чамаар баяртай байдаг. Та зөв мэдээ тэмүүлж хүлээ. Одоо би ажиллаа авахаар яг ингээд ажлын цаг маань ажиллах ажил руу бүхэл тэгээд энэ хүртэлсэн бүгд баярлалаа. Тэгээд бүгдээ чигээрээ бүтэсэн ажил дараагаараа энэ болтыг тэгээд өвөө ингээд доокторын ярина гэж бодсон. Яриаг ингээд авчихсан нэг чигээр авчихсан. Тэгээд дараагийн удаа бол баярлалаа. Тэгээд шүү. Сайн юм байна.